жинхэнэ найз олно гэдэг чинь тэгэхээр бас стол хөв тайлан л байна. Надад зовлон тохиолдоход намайг дуудаг байхад ирсэн байх. Тэр хүнийг яас гэж бод. Би л өөрийгөө зүгээр хүнд сайн найз байж чадна гэж боддог дотроо. Жимэлийн юмыг хүчтэй болгоод энийг аль тэгэл тэрийн инээдийг нь харахад дагаж инийг. Яг хоёр дахь нөхдөд бас айгуу маадраад их хөвчлөлтэй байдаг л та. Тэгээд хөвчлөлтэй байхаараа айгуу тийм нэг өөдгөрлөх гонх гэдгийг ерөөсөө шууд мартагдчихдаг болохоор тэгээд тэр нэг сайхан байдаг шүү дээ. Вирус ийм тоолчаад ерөөсөө юм чинь. Зүгээр гараад доош нэг тавьж тийм. Манай хятад гэж байгаа өргөө авсан шиг тийм. Монголчууд гэж байгаа өргөн хийдэг гэж боддог. Асуусан жолооч хараад 10 дахь жилд ажиллаж За байна. сайн байцгаана уу. Би оргил байна. За би 2019 онд ажилд ороход энэ оргил найзтайгаа яг нэг өдөр ажилд орсон. Тэгээд бид тэр цагаас хойш ер нь тэгэл одоо хүртэл найзлаад явж байна. Энэ хашаан дотор бол би тэр ажил найз шүү дээ. Хашаанаасаа гараад ажилласаа буугаа явахаараа амьдралын найз болж байгаа хөө. Тэгэл одоо тэгэл за тэр нь тэгж байгаа, энэ нэгж байгаа, тэр нь тийм төвтэй байгаа, энэ нийлээ байгаа. Тэгэл адаглал али үүсэлж байгаа хоол юм гардны байвал дутаад ирэх гэж юм тэгээ. Би бинээс тэгэл тулаал уулздаг. Бас машина хийвнэ би чинь тэгээд машин ирж янзалж ийг. Тэгээ яг сайхан янзлаад дуусныхан дараа маргааш дахиад хөвцсөн тий. Тэгээ одоо дахиад янзалж хийх хүлээгээс сууж байгаа. Тэгэл тэр хамгийн амьдралын энгийн жишээн дээр хүртэл тэгэл байнгын асуу зөвлөл тэгээ ирэхгүй болохоор нь бас жоохон гомцсгээл тэгэл байж идэв шүү дээ. Одоо заримдаа хоцорж ирээ. За миний автобусыг асааж байгаараа тэгээрээ ингээрээ уршлуулаарай. Хийг нь хураалгаарай хичээний жоохон хоцорж байгаа үед би бинээ тусална шүү дээ тэр чинь. Иймэрхүү зөндөө байдаг л да. Ер нь бол би ингээд найзлахнаас хойш зүгээр ам зардаг юм л да. Хичнээн надаас ах ч гэсэн одоо үл хүндэтгсэн ч юм уу доромжилсан тийм хандлага ерөөсө гаргаж байгаагүй. Тэгээд ял болгол яг найзал бай гэсэн хандлагатай ингээд анханасаа ингээд байгаа болохоор одоо тэрийг л би яг ирчүүдийн нөхрөл гэж зүгээр өөрийнхөө хэмжээнд ойлгож байна. Ягаад гэвэл өөр бусад ажлын бас ах мах тийм найзууд байна шүү дээ. Одоо чи дүү шүү энэ төр ч юм уу жоохон харьцаа хандлага нь яг тэгээд мэдрэгддэг л дээ. Тэгэхээр тийм болохоор найз гэж байх гол ах л та. Тэгээд яг манай найзын хувьд бол тэгэл нэг зангаараа л тэгэл байдагт нь би яг л эр хүний л нөхөрлөлтөнд болол гэж боддоо шүү дээ. Нийт амьдралынхаа хугацаанд маш олон үнэтэй л найзлал. Үрдийн ашиг сонирхол гэж байхгүй. Үрдийн найз гэж байхгүй гэдгийг биеэр өнөдөрөө сэтгэлээр үүдээр л харлаа. Бага байдлаар. Одоо тэгээд энэс хойш аль болох урд нь гарсан алдаануудаа гаргахгүйгээр давтахгүйгээр сайхан үерхэлж нөхрөлөөл нөгөө эрдэнэ явахдаа нэртэй үнтэй явахад л бод нэрэлв тэ. Нөгөө үрчээ болдох орвооч тэ. Нэрээ бодож яваар гэдэг шүү дээ. Чи тэгээд бас өөрөө тийм байж ижил өөрөө нэртэй сүртэй байж ижил найз маань бас танигдэн шүү дээ. Тэгэхгүйгээр одоо өөрөө жоохон нэр муутай байж иж сайн найзтай байх гэж чадахгүй шүү дээ. Нодлон хаврал баггүй. Тэгээд нөгөө манай ээж гинт биений өвдөд тэгэл эмнэлэгт ингээл үзүүлэлт явсан чинь ингээд бүрийн ингээд яралтай нэг бүрийн авах шаардлага байна гэл. Тэгээд тухайн үед нэг шинжилгээ ингээд ойр зур ингээд надад мөнгө хэрэг болоод тэгээд нэг хүмүүсээс мөнгө асуусан чи олддгоо. Тэгсэн чинь манай найз гинт залгахснаа. Найз нэг аппликейшны зээл аваад өгч чи тэгээ шууд эмнэлэг рүү явчих. Тэгэл
миний араас мөнгө шилжүүлээл тэгэл яг амар их хэрэгтэй үед ингээд ёстой яг нэг цагийн толцоо үед ингээ миний найз зүгээр гуугайг багт өөрөө сэтгэлээрээ ингээд тусал. Тэгээд тэрэнд нь би айгүй их баярлж явдаг л да. Хүнд тэгээд ер нь нэг яг тусвал хэрэгтэй байна. Өгшөө одоо ингээд байна гэд хэлэхэд нь тэр үгийн сонсохоос өмнө очоод өөрөө би сэтгэлээр ингээд очоод туслаад өгсөн боход чинь ярих юм л дээ. Найз. Тэгээ манай найз надаас нэг 2-3 ах л да. Тэгээд ах найзтай байх айгүй давуу талтай байдаг гоё төшгтэй айгүй нүмер нөөлөгтэй 18 17 найтай байхад аав маань өнгөрсөн юм л. За тэрнээс хойш зүгээр надад нэг зөвлөж ярьдаг тийм хүн гэж ер нь хууралт тэгээд дандаа би өөрийнхөө толгойгоор ч юм өөрийнхөө ингээд бодсон бодлоор явдаг гэсэн юм байна. Тэгээд ингээ хажууд ингээд нэг нөмөртэй нэг найз ингээд ойр зургийн ингүүл чи алдчих магадгүй ингүүл чи бас буруудчих магадгүй гэсэн дандаа тийм зөвлөгөө хэлж бас явдаг. Найз маань тэгээд тэр утгаараа би айгуу тийм нөмөр нөөлгөл гэж бас бодож явдаг. Яг мэдээс нэг хэдэн нас ах болохоор яг бай. Зарим юм дээр бас заан зөвлөн буцаагаад бас би уунагаас бас асуух юм байна. Би биэндээ бас олоод тэгээд явдаг доо. Ер нь бол би нэг ч удаа хэлж үзээгүй баярлаа гэж хэлж үзээгүй. Тэгээд одоо энэ зашаа нэг тэгээд найзтай баярлж явдаг шүү. Тэгээд гаргасан сэтгэл бодлооч баярлаа гэж хэлье та. Тэр чинь тэр бааз дараад найзлаад удааг байхад би хормоо хийсэн. Тэгээд бүхэл зүйл юм бэлдэх гээл яг хажууд найз үнгээл байсан л да. Тэгэл хормын гэрч болоод ингээл тэгэл ер нь яг тэр үеэс хойш зүгээр итгэж эхлэв. Яг найз маань яг нэг амьдралын найз маань да гэдгийг бодож их тэр үеэс л эхэлсэн. Хүн чинь энэ орчлын хорвоо ертөнцийг ямар ганцаараа тултай шүү дээ. Би бинийг харж хөгжиж явж ижил. Харгаарийнхаа амьдралд тусалж аа цаанаа болж ил явна гэдэг чинь найз байгаа шинжтэй. Яг найз олж чадахгүй ч юм уу зүгээр найзлах гад ингээд хичээхэд амар хоромч хүмүүсийг андшгүй мэдрэгддэг л дээ. Тэр өөрийнхөө зүгээр яг хэрэгтэй үедээ гинт гарч ирдэг ч юм уу. Эсвэл зүгээр ганцаар чинь ирж хань болж гэдэг ч юм уу. Зүгээр тиймэрхүү ингээд нэг хоромч юм хиймэл тийм зүгээр найзууд бол зөндөөл байдаг л да. Тэгээд яг сайхан өөрийнхөө тастайгаа зүгээр чин сэтгэлийн үгээ яриа зүгээр энгийн сох илүү гоё болгоо тэгэл хүмүүсийг бас нэг найз шиг найз байгаасаа л гэж хүсдэг. Йоо бүр амар өө. Бүр 20 илүү 21 илүү за мэдгүй нэг насны ялгаа юу ах тий. Бүр 21 настай бүр авгаа заяа. Авч хүүхдийн гад авч байгаа юм чи. Йоо бүр амар гоостой та нар бүр боддоо. 21 настай авгаа штэ. Тэгээ бүр орж ирээд манай бүр 22 оны автобус суучих юм чи. Йоо бүр амар Бичлэгийг санаа маань нэг ажлын ах маань нэг өнгөө ярьж өгснөөс л эхэлсэн юм л да. Хамгийн анхны бичлэг санаа. Тэгээ хоёулаа нэг юм бичлэг хийж үзье гэд. Нэстэ хоёулаа тэгээ санаа нийлээд. Тэгээд нөгөө автобусандаа яг шугамдаа явж байхдаа нэг нь буучихсан, ажлаасаа буучихсан, нэг нь автобусандаа явж исэн байхгүй. Тэгэл яг нөгөө ориглын автобусан дээр очингуудаа шууд хамгийн анхныхаа бичлэгийг ирээсэн. Тэр 5 минутын дотор л хийчихсэн. Тэгээд тэр бичлэг маань амар хандлт аваад. Тэгээд тэрнээс хойшоо зүгээр нэг дурлал тэгээд ойр ойрхон тэгэл зүүн бичлэг хийх санаа маань тэгэл гараад ирсэн юм л да. Энэ 100-ны бараг 80% энэ дэмжсэн. Нэг 10%
жоохон шүүмжилсэн. Үлцэн 10% нэг дарамт гэсэн багтай л. Тэр хүмүүс буруу биш шүү дээ. Хар хүнзэг нь өөр шүү дээ. Тэр хүмүүс байж бид нар байгаа шүү дээ бас. Тийм ээ. Карта дардгүй хүмүүс зөндөөд өгөхгүй автобусанд. Тэгэл цүнхнээсээ гаргаж ирэхгүйгээр нэг том цүнхээ ингээл дараад уншуулах гэдэг хаана карта байгаагаа олохгүй мөртлөө ингээл цүнхэл дараад идэх ч юм уу. 9 жорын тэгэл нэг карта дардгүй хүмүүсийн төрөл гэж яагаад битэр зүгээр нэг хийж үтсэн. Бас тэрнээс хойшоо за өөрсдийнхөө яг хүмүүст ойлгохгүй санаагаа хоёул яг энэ маягаар хөгжилтөө хийгээд иж болох юм байна гэд. Тэгэл одоо яг тэрүүгээрээ битэр Тэгээ бас өөрөө одоо энэ чинь ингээд мэдээж олон хүмүүс үсэж байгаа юм чинь бас нэг толгойдны можил байгаа л гэдэг тий. Бас тодорхой хэмжээгээр бас ийм байт юм ээ, тийм байт юм хүмүүсээс бодлоо баг. Товчондоо гэвэл манай ажилчин өглөө 4:30 дээр нь босгоос эхлүүлэл тэгэл ажил эхэлнэ л дээ өглөө. Тэгээд бид нар чинь нэг хүн харахад л нэг автобусны өрүүл машгаал ингээл кабин дотроо л яваад байгаа юм шиг мөртлөө их хэрсэлттэй ажил хийдэг ингээд огцом торомж хариуцлага өндөртэй. Огцом торомж шиг ч юм уу, огцом хаалтлах ч юм уу энэ болгонд хүмүүс бэртэж гэмтэгч хальт анхаарал нэг 2 секунд л анхаарал сарнихад машин мөргөх, шүргэх тийм яа тэгэл олон хүний амь нас, эрүүл мэндийг тэгээд энэ байгууллагын үнэтэй хөрөнгийг бас ингээд хариуцж явж байгаа учраас маш их хариуцлагатай ажил гэж боддог. Тэгээд энэ ажлаагаа битэр ингээд бахархалтай, аль болох бас хариуцлагатай хийхийг л хичээдэг дээ.